Бидний гаргасан үр дүн үнэхээр гайхалтай байна. Өнөөдөр би чамд нэг арга авчлаа. Бид арабын уламжлалт аргыг сэргээж онлын хойд боломжгүй гэж тооцогдох газруудад үрслэх суулгацыг үндэслүүлэх гэж байна. Өмнө нь тэд элсэн цэвийн элсээр дүргсэн шаварвар ашиглаж жижигхэн цаархаа гарган хэтэрхий хүнд нөхцөлд хүнсний бусам анхлын ургамд урж үйдэг байсан. Өнөөдөр би чамд энэ системийн орчин үеийн энгийн гэрийн хөвөлбөлийг үзүүлэх байна. Ингэснээр чи өөрөө ч бас алхамаар хийчирнэ. Тиймээс маш анхааралтай байж бүх зүйлийг бүрэн тэмдэглээрэй. Учир нь бид яг одоо эхэлж байна. Энэ аргыг хэрэгжүүлэхэд маш цөөн зүйл хэрэгтэй. Бүгдийг нь олоход амархан юуны төрөнд 8 литрийн багтаамжтай пунгалах сав хэрэгтэй. Мөн бид ил ташигнаа. Хамгийн тохиромжтой энэ голын элс боловч далайн элс, барилгын элс, эсвэл ус шүүхэд хэрэгэлдэг элс ч болно. Элсээ маш сайн угааж хэд нурдаа зайлж ус нь аль болох цэвэр болох хүртэл хэрэглэж болно. Мөн бидэнд 3 хувийн буюу 10 эзлэх үений ус төрөгчийн хэд эсэл хэрэгтэй. Түүнчлэн савыг зүсгэхэд хэрэглэх хутга эсвэл хурц хутга хэрэгтэй. Мэдээж үржүүлгийн мөчрнүүд хэрэгтэй. Энэ удаа бид нимбэгний мод, чидүүн мод, розмарин дээр ажиллах бөгөөд тус бүрээс 9-ийг нь таарж авна. Гэхдээ санаарай, энэ арга бараг ямар ч ургамлыг үржүүлэх эсвэл клон хийхэд ажилдаг. Одоо бид үржүүлгийн мөчрнүүдээ бийсээр. Бид нийт 27 мөчр сонгоно. 9 нимбэгний модноос, 9 чидүүн модноос, 9 розмаринаас. Бүр мөчр нь дунд зэргийн хатуузахтай. Хэд зөөлөнч биш, хэд мотлогч биш ах хэвээр. Бид мөчр бүрийн доод хэсгийг сайн цэвэрлэж, навч болон жижиг мөчрнүүдийг авч хөрсөнд суулгах хэсгийг бүрэн цэвэрхэн болгоно. Одоо тэр доод хэсэгт нь байгалийн алоэ верагийн зөөсөн төрхөн. Алоэ нь үндэс үүсгэгч байгалийн даавар чийг бактерийн эсрэг хамгаалалт өгч үндэслэхэд маш их тус болдог. Дараа нь тэр хэсгийг мунтагласан шанчаанд өнхрүүлнэ. Шанцайн мөөгөнцөр болон бактериас сэргийлэх баягшин үйлчилгээтэй тул мөөгөнцөр үсгэхээс хамгаалж үрслэгийн эхний хэдэн 7 хоногт хамгаалт болдог. Бүх алхмыг яг тайлбарсанаар нь дагаж хийхээс хамаарай. Нэгийг нь жалгасвал үр дүн нь өөр байж магадгүй. Би яг яаж хийж байгаа минь яг таг дуурайж хийхин тулд бичлэгийг бүрэн үзээрэй. Одоо бид усалгааны усаа бэлдэх өгөөд энэ нь үржүүлгийн хайсах дах бүх хэлэн чийг өгөх юм. 1 литр усанд бид ус төрөгчийн хэд эсэл дараах байдлаар хэрэглэнэ. Хэрвээ таны ус төрөгчийн хэд эсэл 3% буюу 10 хэмжээтэй бол 1 цайны халбааг дүүрэн хийж хэрэглэнэ. Хэрвээ 20 хэмжээстэй буюу ойролцоогоор 6%тэй бол хагас цайны халбаа хэрэглэнэ. Харин 40 хэмжээстэй эсвэл түүнээс дээш бол 3-1 цайны халбаага бараг хэдхэн тусаал хэрэглэнэ. Энэ холимог нь зөвхөн элсэнд чийг өгөхөөс гадна халдвар гүйжүүлж, орчныг хүчил дөрөгчөөр баяжуулж, мөөгөнцөр үсгээс сэргийлдэг. Энэ нь үслэгүүд ялдрахаас сэргийлэхэд маш чухал юм. Одоо тэгвэл бид савыг биргье. Савыг босоо байрлуулж, элсэнд ойролцоогоор нарийн хөв хүртлэн дүүргэнэ. Дээрх 20% сул зай маш чухал. Учир нь тэнд усалгааны усаа нэмэх юм. Савыг зөв түвшин хүртэл дүүргэсэн бол саяхан бэлдсэн 1 литр эсвэл 1 литр хагас усаа бүгдийг нь хийж өгнө. Усыг шууд дээрээс нь паггүйгээр асгана. Одоо савыг онгорхоо орхиж тэр бүх ус элсээр шүүгдэж дуусахыг төвчээртэйгээр хүлээнэ. Элс усыг аажмаар шингээж чийг нь дээрээс доош чигт таахна. Зөвхөн усыг бүрэн шүүж бүх элс чигтэй тохиромжтой нөхцөлд орсныг харсны дараа л бид хажуугийн нөхнүүдийг гаргаж эхэлнэ. Энэ маш чухал. Эхлээд чийг шүүлж дараа нь цоолгоно. Хэрвээ бид өмнө нь цоолвол ус алдаж элс сайн чийг шихгүй. Одоо элс зөв чигсэн тул бид маркер ашиглан үрслэг бүрийг хийх зэгүүдийг тэмдэглэнэ. Бид тэдгэрийг бүх саунд жигд тарааж хэд ойрхон биш тус бүрд нь хангалттай зай гаргана. Одоо хурд суудаг эсвэл хайч ашиглан тэмдэглэсэн цаг бүр дээр хөндлөн зүсэлт хийн. Хөндлөн зүсэлт хийх нь хамгийн тохиромжтой. Өчигдөр элс асгарахгүй ишний бүдүүнд яг даарч бүх зүйлийг тавтавтай байлгана. Хэрвээ үрслэг нарийн бол жишээ нь розмарин шиг жижигхэн хөндлөн зүсэлт хийн. Хэрвээ илүү бүдүүн бол жишээ нь нимбэг эсвэл чидүүн жимсний мод шиг бол арай том хөндлөн зүсэлт хийн. Гэхдээ үргэлж харьцаатай байхаа. Хэрвээ ямар нэг шалтгаанаар зүсэлт чинь хэд том болчвол хөндлөн зүсэлтийн дотор багахан хөвөө нийж овно. Энэ нь элс асгарахаас сэргийлж чи ямар ч асуудалгүйгээр үргэлж хилдэж чадна. Хөндлөн зүсэлтүүд бэлэн болсны дараа өслэгүүдээ хийн. Өрслэгүүдээ болгоомжтой хийж элс рүү ойролцоогоор 3-4 см орчим гүн суугаана. Энэ гүн нь үрслэгүүдийг бат бох байлгаж үндэс хагжид хамгийн тохиромжтой.
Одоо бид маш энгийн баярлалын өөрчлөн сэргийлэх арга бэлдэж байна. 1 литр усанд бага зэрэг нунтагласан шанцаа хийж саятар худгаад нарийн давуу эсвэл кофений шүлтүүрээс шүүж дараа нь шүршигт саванд хийнэ. 3-4 хоног тутамд өрслөгүүдийн гадааргүйг шүршиж мууганцэр болон бактериас хамгаалж агаарай. Дараа нь бүх савыг тунгалаг эсвэл цагаан удаар борно. Энэ нь зөөлөн хөлөмзийн эффект үүсгэж харьцангуй чигийн өндөр түвшинд хадгална. Хэрвээ бид ингэхгүй бол өрслөгүүд усгүй дэж үндэс гарахгүй. Одоо үржүүлэгчийн сайн гэрэлтэй гэхдээ шууд нар тусахгүй мөн хамгийн чухал нь салхи байхгүй газар байрлуулна. Салхиудыг хөдөлгөж өрслөгүүдийг цохиж үндэс гарахад нь сав болж болчихоо. 3-4 хоног тутамд үүдийг онгойлгож агаарыг сэлгэж шаардлагатай бол үржлэн сэргийлэх бодисыг дахин хэрэглэнэ. Хэрвээ ямар нэгэн үед илс хатчвал энэ нь тиймч түгээмэл биш. Зүгээр л бэлтгэсэн усаа бага зэрэг нэмээд сав нь байрлалын чийгээс сэргээх хүртэл чийгсэн. Хэрвээ чи үүнийг сарны мөчлөгийн дагуу хамгийн тохиромжтой үед хийхийг хүсвэл энд зөв авлагааг үлдээж байна. Бид өслөгтэй ажиллахдаа 2 чухал хэсэгтэй байдаг. Агаарт бэра хэсэг буюу иш, мөн газрын доор хэсэг болох үндэс. Сар өсөн нэмэгдэж бах үед агаарт байгаа хэсэг иш, навч, шүүс, дээш хөдлөх хөдөлгөөнд эргээр нөлөөлдөг. Гэхдээ энд бидний хүсэж байгаа зүйл бол бүх энерги доод хэсэгт үндэсчихэд төвлөрөх явдал учраас үрслэ хийхэд хамгийн тохиромжтой үе нь сар буурж байх үе юм. Сар буурж байх үед шүүс дуушууж ихлэж илүү ихээр үндсэн хэсэг төвлөрдөг бөгөөд энэ нь үрслэг шинэ үндэс хурдан хүчтэй ургуулахад маш их тус болдог. Одоо харин үйл явцын хамгийн сэтгэл хөдлөмж хэсэг ирсэн юм. 6-7 хоногийн дараа өрслөгүүд батбог, хөдөлгөөнгүй болсон байх бөгөөд заримдаа цагаан мэндис нь савны хуганцаар дээр наалцсан байгааг харж болно. Энэ нь тэд зөв үндэслэсэн гэсэн үг юм. Өрслөгүүдийг гаргахдаа бид тэрнийг зүгээр даадахгүй. Бид үүнийг хамгийн аюулгүй аргаар хийх болно. Савны дээд хэсэгт дүггүй хэлбэртэй зүсэлт хийж онгойлгоод дараа нь савны биед хэд хэдэн босоо зүсэлт хийнэ. Ингэснээр би хуганцрыг хэсэг-хэсэгрээ онгойлуулж өрслөгүүдэд ямар нэгэн гэмтэд учруулахаас зайлсхийж чадна. Одоо хамгийн сүүлийн алхам бол өрслөгүүдийнхээ элсэнд наалцаа шорог цэвэрлэг явдал юм. Ингээд би 9 нэмбэгний мод, 9 чэдэн жимсний мод, 9 розмаринтай бүгд төгс үндэслэсэн байх болно. Хэрвээ энэ арга чамд сонирхолтой эсвэл урам зориг өгсөн бол цугт мамбартгүүлээрэ. Учир нь түн удахгүй баг хүн мэддэггүй эртний хажирхалтай маш үр дүнтэй офн аргуудыг хэрэглэх болно. Мөн сэтгэл хэсэгт дараагийн бичлэг дээр ямар ургамал үржүүлэхийг хүсэж байгаагаа бичээрэй. Чиний санаа дараагийн удаа энд гарч магадгүй шүү. Удахгүй уурсаа.